Pas de soleil, pas de soleil, pas de soleil. Өглөөний мэнд за шинэ влогтой тавтай морил. Өнөөдөр бас нэгэн чухал ивенттэй өдрүүдийн маань нэг байгаа. За яах ч аавыг гэхээр манай Dior-ийн одоо Miss Dior Essence гээд энэ усны pop-up болж байгаа. Тэгээд 4 өдрийн pop-up. Хамгийн сүүлд энэ pop-up би одоо энэ влогоо их тавьж энэ влогноос хойш ерөөсөө Австралид ивент болоогүй байсан. Тэгээд одоо баг 2-3 жилийн дараа ингээд нэг юм Dior-ийн хүрхэн ивент болж байна. Тэгээ манай энэ шинэ гарсан Miss Dior Essence бол бүр амар популяр байгаа. Тэр ивент дээр болохоор амар хүрхэн кафе ажиллаж байгаа. Dior-ийн кафе. Сүү баяртай байна. Би бүр Dior-ийн кафед Солонгост очсон чинь яг сансныг бодоход сэтгэл түрээгүй. Тэг энэ болохоор бүр юм ивентийн гоё яг Miss Dior зориулсан кафе болохоор бүр юм амар гоё юм лээ. Тэгээд одоо би гэс нүрээ будаад одоо бэлэн болох чинь тэгээд энэ ивентэд очихдоо бүр амар сайн нүрээ будаад бүр grooming-ing бол бүр best байх ёстой. Ийм линз зүүчээ гэж бодож байна. Би бүр ойрд влог хийх амар хэвчтэй болсон. Бүр ингээл байнгын влог амар санагдал сэлрэж үсээ ууж байна. Тэгээд миний хамгийн дуртай крем бол одоо яг энэ крем байгаа. Амар гоё. Юуж түрхээгүй юм шиг харагддаг. Сүдэр бүх юмыг хийчдэг. Ингээд зурхад айгүй өвтэйхэн. Миний хамгийн дуртай сүдэр. Энэ сүдэр бол амар популяр. Би бүр нэг амар шинэ кино шиг харагдах юм. За одоо батал ингээ гоё болж аваад. За би нүрээ бодоод баг ерөнхийдөө болчлоо. Тэгээд уруулаа нэг тод бодохгүй нүдээ ингээд жоохон хараар бодсон болохоор угаасаа уруулаа зөөлн нүүд өнгөр будаараа гэсэн. Тэгээд нэрээ надаа бас нэг сонинтой. Би Fragrance Ambassador болсон байгаа. Австрали, Шинэ Зеланд 2 орнуудаас сонгогдоод тэгээд 2 хүн болсны нэг нь би болсон. Тэрэндээ бүр амар happy. Тэр мэдээгээ түрүү 7 хоногт мэдээж авсан. Тэгээд яагаад намайг сонгосон болоо гэсэн чинь би яг сүүлийн жилүүдэд одоо миний fragrance-ийн sales ер нь бол айгүй сайн байсан. Тэгээд бусад бүтээгдэхүүнтэй ингээд одоо зарах sales-ээрээ хамгийн дээгүүр байсан. Тэгээд тэнгууд би ингээ гайгаад одоо би чи менежер болсон нэг ямар тийм sales-эндээ анхаарлаа өгөхгүй байгаа хгүй юу? Ажилчдаа л support хийж тусалж байгаа нэг юм зарах бол миний гол ажил биш. Тэгсэн чинь намайг тэрнийх нь нэг нь болгоцсон. Тэгээд хамгийн гол нь бас манай яг салбар бусад салбаруудаасаа ингээд өсөлттэй байгаа гэд ийм алгууруудын дагуу намайг болгосон юм билээ. Хамгийн гол нь яг Paris-аас Төв офисоос нэм одоо тайтлууд гаргаж байгаа. Тэгээд тэрний нэг болцсон. Тэгээ өөр ингээд бүх орны хүмүүс байгаа байхгүй юу? Малайз, Сингапур, Хятад гэдэг яг нэг 20 хэдэн хүн байсан баха. Тэрний нэг нь болсон ингээ миний зураг явж исэн. Тэдний харчаа вау гэд яг даваа тал нь гэвэл хэрвээ миний sales ингээ төсөөд явах юм бол нэлээд өгөх юм эле айгуу гоё. Dior-ийн мэг бугуувч иднэр гээд тэнгуүтээ бүс иднэр бас байсан. Тэнгуүтээ бас ямар нэг одоо fragrance-ийн талаар сургалт семинар болвол бас тэрэнд явах боломжтой гэд бас нэг юм өөр дээрээ тайтл нэмсэн тийм гоё мэдээтэй байгаа. Тэгээд ямар ч байсан хэдэн жил ингээд Dior тэгээ амар hard working ер нь бол хийсэн баггүй. Тэгээд тэрнийхээ өөр шимийг бас ингээ хүртээд хөөрхөн ингээд юмнуудаа нэмэгдүүлээл яваалаа. Ямар ч байсан өөрийнхөө одоо ажилтаа бол тултал ажиллаж байгаа. Ямар ч байсан тэрэндээ бас баяртай байна. Тэгээд Төв офисоос миний тэрийг одоо үнэлээд харж чадсанд. Тэгээд одоо би ивенттэй явах чинь одоо энэ ивентээ болгочвол одоо дараа нь дахиад манай ивент байгаа нэг сарын дараа тэр ивентийг би зөвхөн өөрөө зохион байгуулна. Тэгээд миний өмнөх влогийг үзчихсэн хүмүүс бас мэдэх бах тийм манад бас VIP ивент болдог жилд 2 л удаа. Тэг яг 6 сарын өмнөх нь бас болсон байгаа. Одоо дахиад Christmas-ийн үеийнх нь болцсон байна.
Тэгээ амар ингээл бис нэг юм болоод дуусангууд дараа чи юм ингээ гарч ирээд байгаа. За тэгээд ямар ч байсан өнөөдрийн ивент бол би нэг тийм юу байхгүй, стресс байхгүй, юм зарна, тэгин ингэн гэж юм байхгүй. Зүгээр гоё очиод enjoy хийгээд ажиллах тийм ивент байгаа. Дараачийн ивент дээр бол мэдээч жоохон бүх үүрэг хариуцлага над дээр байгаа болохоор юмнуудтай байгаа. Тэгээд өнөөдөр гоё enjoy хийнэ. Одоо би уруулаа буудаад бэлэн болоод тэгээд хамтдаа гарцгаая. За надаа 2 диорын байна. Энэ хоёрынхаа хин зүггүй. Энийг бол та нар мэдчихэж байгаа хэрэг. Диорын нэг энэ болохоор юм ягаан өнгөтэй. Ягааны зүгчт юм лөө. Ягаан өнгөтэй юу болохоор ингэж харагдаж байна. Диорын юм тийм өмдөж гисэн айгу зүгт ихтэйхэн байдаг. Тэгээд өнгөн гаргалын юмнууд нь ч гэсэн айгу дайжгүй байдаг. Би тэгээд байнга л зүүж байгаа юм тахтаа юу автгаас бусдаад. Тэгээд манай ээж миний алчуурыг бугаас тийм гоё болсон байна. Энийг өсөндөө зүггүй хүзүүндээ зүг гэж бодож байна. Тэгээд uniform өмсөе. Зя гэрээсээ гараа явж ийн гадаа өнөөдөр айгуу гоё өдөр байна. Одоо би автобусанд суугаад очих юм байна тэр газараа. Асаагүй ингээ Miss Dior-ийн advertisement. Би бүр ингээ ашгаа явсан чинь манай Сидней чи ийм гоё илүү гэж бодохоор амар гоё вивтэй газруудаар явж ийн. Бүрийн стрит үнэхээр гоё наам гом. Ямар ч хүн байхгүй. Баг ирж явах шиг байна. За би дөнгөж сая ланчаараа гараад ирсэн байна. Амар завгүй байлаа. Юу баг бичлэг хийх. Амар хүмүүс очрлцсон. Тэгээ одоо ланчаа идчихэд бутаад орно. Bravo. Wanna do that? Not today. I saw you guys' message. За ивентэд дууссан явж гин. Тийм гоё бэлэгтэй харж гин. За би гэртээ ороод ирсэн байна. Тэгээд та нартайгаа ямар бэлэг өгснийг харуулъя гэд хувцааж солихгүй шууд unboxing хийх гэж байна. Тэгээ ивент бол үнэхээр гоё боллоо. Амар завгүй л 30 минут л нэг ланчнд орох тийм завтай байлаа. Тэгээд амар хөөрхөн яасан бэ гэсэн чинь надаа ийм биеийн тус бэлгэнд өгсөн ажилласан хүмүүстэй. Тэгээд дээрээс нь ийм өнөртэй усаас бэлгэнд өгсөн. Энэ болохоор манай сүүлд гарсан Boys Talisman гэд өнөртэй ус байгаа. Энэ хоёрыг ажилчдаа бэлгэнд өглөө. Тэгээд би болохоор ийм гоё Miss Dior-ийн бас ийм бал авсан. Энэ бал нь амар хөөрхөн байгаа биз. Тийм хөөрхөн Miss Dior-ийн бас ийм карт байна. Тэнгүүдээ хамгийн гоё нь ийм гоё утасны нөгөө Dior-ийн наалт байгаа. Энийг ингээд юмд ингээд нааж байгаа зураг мураг авахгүй болчул айгу хөөрхөн юм лээ. Би яг энийг нөгөө Монголын Dior-ийн группод би байдаг хгүй. Тэрнээс харсан чинь өөр Азийн орнуудад байгаа аль хэзээний тараагдаад дууссан юм лээ. Тэгээ Австрал зөвхөн limited хэдхэн ширхэг ирсэн. Тэгээд энийг ашгүй азтаа авч чадсан. Энийг авсандаа бүр үнэхээр баяртай байна. Утасны наалт. Тэгээд гоё ивентэд оролцоод гоё туршлага судлаад
нэг өдрийг гоё өнгөрөөлөө. Одоо маргааш бүтэнсэ өдөр, амралтын өдөр гэртээ гоё амарна гэж бодож байна. Ээж бас ирсэн чи амар гоё бор шийдсэн байна. Би тэг амар үсэж байна. Өнөөдөр нэг салаад идээд тэг амжихгүй цагандаа амжихгүй нэг талын л идсэн. Тэг амар үсэж байна. Одоо гоё ээжийнхэн хоолыг идээд нүрээ цэвэрлээд амръя. Дараагийн влогоор уулзцгаая. Bye bye.